Монголд өөдлөх айл үүднээсээ гэдэг чтэй гэж бодож анх нь хашааныхаа гадна талыг ер нь сайхан догчуулъя гэсэн тийм бодолтой байж гал хашаагаа догчуулж эхэлсэн. Тэгээ ер нь хүн бол ямар ч миний хувьд л би өөрөө л тэгж боддог. Ямар ч юмд улсын ажил бай, хувийн ажил бай, ямар ч юмд хоёргүй сэтгэлээр ажиллах нь ер нь их хүнд сайхан таатай орчин бүрдүүлэх, ер нь таатай нөхцөлд амьдрах тийм байдаг учраас ямар ч юмд би ер нь хүүхэд байхасаа л ер нь хоёргүй сэтгэлээр юмд ажиллаж ирсэн. би одоо жимсний мод гэхлээр 150-60 боттой. Тэгээ энэ дэр цацраган байна, нөхрийнүүд байна, улаалцган байна, бөөрөлцган байна. Тоорын ганц 2 модтой. Орчноо цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талаар бүх шатны сургууль цэцэрлэгүүдийн дунд болцол дуралдааныг улсын хэмжээнд ойн газар Монголын Ахмад багш нарын холбооноос хамтран жил бүр зохион байгуулсаар ирсэн. Зойр хүлэмжийн аж ахуй шинээр байгуулсан хашаандаа мод тарьсан байгууллага иргэдийн ажлын үр дүнг тооцож 37 иргэнд талархал нийт 3,402,400 төгрөгийн мөнгөн урамшууллыг олгосон байна. Услага их хэрэгтэй. Ялангуяа хавар 6 сард бол яахан хүүтэн салхитай. Тийм үед бол бас энийг манаж утаа май тавьж бас яахан тийм байдлаар дулаацуулах юм бол жимс бол сайн угнаа. Хавар яахан хөлдчих юм бол жимс муу угнадаг тийм тал байна. Энэ жимсний модыг ингээд тарихад бол одоо маш их хөдөлмөр ордог юм аа. Тэгээ одоо энэ услага тэгэл үрсэлгээ хийхэд бас дулаан газар байх хэрэгтэй. Өтөв бууз, илэс хайрга тэр бүгдийг би одоо бүгдийг өөрөө бэлтжээж энэ жацрынхаа модыг тарьсан. Тэгээд хамгийн гол нь хүнд ажлын багаж маш их хэрэгтэй байх хэрэгтэй юм байлээ. Одоо үгүй цаанд л ус гихтэл усаа улдаар нөөцлж авах том сав, нөөцийн сав тэгэл багаж маш их шаардлагатай байдгийн байлээ. Ус бол маш их чухал, одоо маш хэмжээний ногоо тарьж байгаа. Энэ олон мянгаад модыг бас услан гэдэг аюул чухал байсан. Манай бонгоор чи 2 тонны савтай өдөржин л ус зөөдөг байсан шүү дээ. Энэ галуунууд одоо манайх аваад 3 сар гарна, 4 сар л болох гэж байгаа галуу. Би бол яг тэ услахал өрг гүйцэтгэгиндээ тарихын яг хүүхдүүд тавьчихдаг. Сайн дур хөдөлгөөр энэ ганц нэг хуван усал хийж игдэг юм одоо. Чацраган бол одоо хаач ургах хөрс голдгүй юм байлээ. Хамгийн гол нь тэгээд бас нэг жоохон тийм хайрхтай юу газар тариул бүр их айгүй сайн ургадаг юм байлээ. Яг нөгөө юм лаг тийм юунд газрын хөрсөнд бол бас ургахтаа муу байдаг. Хайрхтай тийм чулуулаг тийм газар бол айгүй сайн ургадаг юм байлээ. Тарихад бол нэг хүндрэлтэй зүйл бол байхгүй юм билээ. Анх жоохон туршлага муутай, жоохон хөрс мөрсөндөө жоохон боловсруулалт хийж мэдтгүү авчаа зүгээр суулгачдаг тиймэрхүү талууд байсан л да. Сүүлд нь яг хөө тэгэл зураг тэгэл ном хэвэл тэгээд зарим нэг гарын авлагуудыг авч хэрэглээл. Тэгээд зарим тарьж байгаа айл майлд очсон гэж сонирхож үзээд хөрсөндөө бас ямар шүү боловсруулалт хийж байгаа тарьд юм бэ. Жишээлбэл цацраган хэд ямар хөрсөнд ургах уу те. Өхрийн өдгөлч эднээс өөр хөрс ургадаг байх жишээ байдаг юм байна л да. 2012 онд хашаандаа мод бут тарьж ургуулсан 25 иргэн 2 аж ахуй нэгжийг 2,75,800 төгрөгийн мөнгөн урамшууллаар шагнажээ. Өхрийн үнд авч байна, моос авч байна. Цэцэрэгэн авч байна, 3 төрлийн жимсэг байлаа түүж авдаг. Тэгэхдээ бол энэ хувийнхаа хэрэгцээнд үйл хүүхдүүдтэй гэрүүлээр хамаатан сантнаар ингээд тэрүүгээ жимсний хэрэгцээ соох хэсгэх тэр янз бүрийн витаминжуулах хүүхдүүддөх байлаа ашиглаж байна л да. Өхрийн нүднээс нодлон 5 литр жимс авсан өхрийнхаа нүднээс тий. Тэхийн шэнг энэ нохон хөшөө идэр бол арай л болоогүй байгаа. Одоо энэ жилэл харин чацрынхаа модноос тэгээд үр шимээ авна гэж бодож илээ. Ашиг тусаа өгөх юм аа өгье. Би дээр 4 литр энэс нэг 4 литр чацраган яагаад түүгээд тэрнийхээ шүүсэг гаргасан байхгүй. За айгуу гой тийм өтгөн шар сүс гардаг юм билээ. Би бас нэг барийн хийдэг юм уу гэд нэг барийн хийж үзсэн. Чацраны барийн чинь бас айгуу гоё болдог юм билээ шүү дээ.
Тэгээд ингээ 3 жил болоход миний энэ яцрагны мод ингээд үр жимсээ одоо өгж энэ сайхан байна. Ер нь сайхан шүү дээ. Ногоон орчин дотор ингээд өглөө эрт тосчоод шүүдэр дундуур нь атгаад юм бодоо сууж шиг сайхан хаа. Тэгээ эрүүл агаарт. Одоо тэгэл улаанаар иргэцэн хашаа сууж ивэл бас нэг өөр. Тэгэл хаагаад дуртай газараа хөөгч ухтаа тоглуулаад сууж явах бас нэг сайхан. Амьдрах орчноо ер нь хүн болгон л сайхан тохичлуулаад явуулдаг л хаана хин маань сайхан л байна. Нэг хэдэн дахиад дэгдэхийг ингээ хараад нөгөөх нь өсөөл торноод ирэхэд улам л баярлал хөөрөөл нөгөөтгийг улам том болгочихсон өшөө ахиулчихсан ингээл явна. Нэг жижиг мод тарьсан байхад нөгөөх нь ногоороо л өндийн гутал. Гэхдээ эн чи яасан сайхан тэр нэг болонд нь тарьчихсан тэнд нэг тарьчихсан ингээл өдрөөс өдөрт л ахтгэл юм. Тий. Яг тэгээд ус түгээхийн хувьд бол бас буян юм. Манайх одоо ерөнхийдөө 4 жил болж байна та тэгэл баг жимс айгу багаар хүүхдэд идэвхжүүлэл байсан бол одоо айгу айтайхан. Сая энэ жилээс бол нэлээд их төмсгөө жимс авчиж байгаа байхгүй. Манайх одоо сая намар бол ер нь намаржингаа бараг бөөрөлцгнийх юм одоо ерөнхийдөө зарсан. Тий гадагшаа бол айгу талбай баг талбайтай болохоор ч аяг хэцүү байгаа юм чи. Одоо би энэ хашин дотроос мөнгө олоод гараа явахаараа би горд орохоор мөнгө өрчил ирдэг штеп. Эндээс чинь одоо жимсээ зарж ийн одоо ногоо авж ийн үүр авъя, бордоо авъя, өндөг авъя гэл ингээл би энд чиний бизнес хийгээл бас хөдөлмөрийнхаа үр шимийг бас хүртээд одоо сайхан л байх юм штеп. Түлээ гихт чинь одоо нэг портер түлээ чийд 300 мянган. Портернуудыг би одоо ингэ энд төлөх юм бол сар хүрэхгүй төлнө шүү дээ. А тэгэхдээ нүүрс хэд байгаа одоо тоон хэдэн 100-аас дээш байгаа тий. Яг үйлдвэр ажилчид бол бас хөнгөлт мөнгөлтэй одоо 2 тоног хямдхан нэр авдаг. Гэхдээ тэр нь биш тэр чин дээрээс нагарын нөхөрлөв чинь. А тэгтэл би чинь ингээд нэг дулааны шугамтай холбоснараа нэг орон сууц гэдэг утгаараа над хөнгөлтөй метр хавдар боддог ч хөнгөлттэй байдаг. Үйлдвэрийнхаа 35 жилээр ерөнхийд 35 жил тийм бөөрөлцгний суулгас аяас бас тарж өгсөн. Тэгээд дараа тэр чи өөр айгүйх явж ургадаг юм байлаа хавж ургадаг. Тэгээд тийм төгөлтэй бодороо гэж 35-аар 35 тийм бут авиж Ирэмзэгийн гадаагаас тарж өгч байсан. Туганах чинь бас худаг гаргасан, гүний худаг гаргаад энэ айл амтнд бас л унтны ус мас түгэж байгаа. Тэр хэмжээгээр ирээд бас ингээд танах шиг сайхан модтой болох шиг танах шиг сайхан ингэж гисэн гэл ингээл. Тэр хэмжээг нь би үрсэлгээ модны үрсэлгээ өгдөг. Өөрсдөө тарьж барьж байгаа сахгуулал ингээд ингэдгийн тэгд ингээл төвлөдөг. Одоо манай ойр орчныхан бол ерөнхийдөө бол хашаанда модгүй аль байхгүй. Тий. Яг олон тоо хэмжээнд баг ч гэсэн зах хэмжээгээр тэгэл тэрийг үржүүлэл өсгөөл явж байгаа. Ер нь манайхыг анх энд ирэхэд чинь энэ хайрд чинь ерөөсөө тоогч байхгүй, ус байхгүй. Энэ хавь